цусд сувг үзүүлж бай. Би бол 22 настай бүсгүй. Сарын өмнө би шинэ байшиндаа тавихаар Craigslist дээрээс буйдан хайж байлаа. Хөдөлгөөний нэг зар нүдэнд өртсөн бөгөөд тунд ажгүй наймаа байх шиг санагдсан. Зурган дээрээс нь харуул тэрхүү буйдангийн өнгө зөмж хэлбэр дүрс ямар ч асуудалгүй байлаа. Зарын эзэн өөртөө имэйлээр холбогдно гэжээ. Имэйл хаяг нь mexicanpapi666@hotmail.com гэсэн байлаа. Надад тэр хаяг нь жаахан сонир санагдсан ч би түүн рүү имэйлээр үнийн саналаа явуулав. Тэрээр 5 минутын дотор над руу хариу илгээсэн ба хэлсэн үнийн саналыг маань хүлээн зөвшөөрч байгаагаа дурдаад миний гэрийн хаягийг асуужээ. Энэ нь надад жаахан эвгүй санагдсан бөгөөд би танихгүй хүнд гэрийн хаягаа зааж өгч ирүүлэхийг хүссэнгүй. Тиймээс би өөрөө тэднийд очиод авчихъя гэж санал болгосон хэдий ч өнөөх хүн заавал манайд ирнэ гэж зүтгээд байхаар нь сүүлдээ би хариу бичгээ болсон юм. Гэтэл дараа өдөр нь тэрнээс дахин имэйл ирсэн ба нээгээд үзтэл тэр гэрийн хаягаа явуулжээ. Одоо харин би тэднийх рүү очих нь зөвөө буруу юу гэж баг зэрэг эргэлзсэн ч хямд үнээр илгээ сайтай буйдан худалдан авах боломжийг алдаж болмооргүй санагдаад байв. Тэгээд ч явуулсан хаягийг нь харуул тэднийх манайхаас тийм ч хол биш байлаа. Тиймээс би твштэй машиндаа суугаад зарын эзнийх рүү хөдлөв. Тэднийх ойр орчим дахь босод байшингуудаасаа баг зэрэг жижигхэн болох нь тэнд очингууд анзаарагдсан. Хаалганы хонхыг дартал байшин дотроос толгойдоо сарамжтай малгай өмссөн дунд иргэм насны нэгээр гарч ирлээ. Тэрээр нүүрэндээ том гихчийн инээмсэглэл тодруулаад намайг дутагш орохыг өргөхт нь яагаад ч юм тэр даруйдад өвшөөртэй мэдрэмж төрж эхэлсэн юм. Би зочны өрөөрөө дагаж ороод өнөөх буйданг олж харав. Гэхдээ энд тэндээ элэгдэж урагдан цоорсноос гадна тэр буйдан хэлбэр дүрсийн хувьд ч зар дээр байснаасаа тис ондоо байлаа. Би тэрийг нь хэлтэл тэр хүн инээмсэглээд буйдангийн үнийг доош нь буулгаад авчихгүй юу дөө гэв. Би буйданг авахаа боллоо гэсэн бөгөөд энэ үед харин нөхцөл байдал эвгүйдэж эхэлсэн юм. Намайг тэднийхээс гарахад явж байтал өнөөхөр гараа миний мөрөн дээр тавиад буйданг мөнгө төлөлгүйгээр аваад яв гэлээ. Гэхдээ хариуд нь түүний хүссэн нэг юм хийвэл гэж байх юм. Түүний юу хүсэж байгааг гадарласан миний дургүй хурч тэр чигтээ гарч машиндаа суун байшингийн цонх руу эргэж шаралгүй явж чадав. Учир нь би тэндээс хурдхан зайлахыг бодсон юм. Гэтэл хэрэг явдал ингээд дууссангүй. Тэр оройноо би гэртээ орондоо орчихсон зурагт үзээд хэвтэж байтал гадаад овжоон дээр хэн нэг хүний хөлийн жимээ довчих шиг санагдав. Би зургатныхаа дууг хаагаад сонстол үнэхээр хэн нэг манай урд хаалганы бариулыг эргүүлж байх нь дуулдлаа. Би орноосоо өсрөн буугаад хаалга руу гитэн очиж шагаавчаар гартал хинч харагдсангүй. Гэтэл дараа нарын хашааны хаалга нээгдэж хаагдах чимээ дуулдах шиг боллоо. Би энэ үед уцаа шүүрч аваад 911 руу залгав. Төдөлгүй өнөөхөн манай арын хаалганы гадаа ирчихсэн бариулыг нь орлож эхэллээ. Сандарч твцсэн би гадаа хэн байгааг мэдэхгүй ч цагдаа дуудчихсан ирж байгаа шүү гэж анхааруулan хашгирав. Тэгтэл арын хашааны хаалга дахин нээгдэж хаагдхан сонсогдож үүнээс хойш дахин чимээ гарсангүй. Тэр явсан бололтой. Бүтэн сар өнгөрлөө, өөр зүйл болоогүй. Гэхдээ би шөнө олигтой унтаж чадахгүй л байна. Тэр өнөөх буйдан зарах гээд байсан хүн мөн гэдэгт би бараг огт хэрэгэлцэхгүй байлаа. Тэр намайг гэрлүүгээ явах үед дагсан байх. Өөрөөр зүгээр л тохиолдол байсан гэдэг юу л бол. Би дахиж Craigslist-ийг ашиглахгүй. Бас одоо шинэ байшин хайж байгаа. Би хүүгийнхээ 18 насны төрсөн өдрийн бэлэг болгож өгөхөөр машин хайж байв. Cars.com, eBay Motors гэх мэт сайтуудад бодож байсанчлан хэтэрхий өндөр үнэтэй байлаа. Craigslist-ээс боломжийн унаа олж болохоор санагдав. 7 хоног хайсны эцэст 2003 оны Toyota Camry дээр буулаа. 108,000 км явсан осол төртөж байгаагүй гэмтэл бэрхлэхгүй энэ тэрэг ердөө $3,500 гэсэн нь багагүй илттэй тийм найдвартай машины хувьд бараг зүгээр өгч байгаатай ялгаагүй гэмээр санагдав. Зарын эзэн маань надаас 16 км-ийн зайд амьдардаг аж. Машин авахар явахд бол боломжийн л зай. Би түүн рүү уцтаж уулзах цаг тоолов. Тэрээр уцсны цаанаас хэвэн сонсогдсон. Өөрийгөө Боб гэж танилцуулсан тэрээр машинд ямар ч асуудал байхгүй гэж батлан хэллээ. Би бэлнээр $3,500 халааслаад гэрээсээ гарлаа. Үнийг нь өшөөж болгочих санаа өөртөлж байв. Шорон замаар жолооцоор 15 минутын дараа очсон. Жижигхэн байшин байлаа. Гэхдээ хөр шайлуудаасаа зайтай болохоор томоохон газартай аж. Гараж нь онгорхой байсан тул дотор нь хэн нэгэн байж магадгүй гэж санаад төглөө. Машины баахан эд ангиас өөр зүйл тэнд байсангүй. Машин ч харагдсангүй. Тэр хавьд ганц л машин байсан нь бага чадлын ачааны машин л байв. Би хаалганы дугаарыг шалгахаар урд хаалган дээр очтол дугаар нь зөв байв. Хонхных нь довчлуур байдаггүй. Би утас руу залхтал утас нь байшингийн дотроос сонсогдов.
Би бүр гайхаж өглөө. Уг нь яалтчгүй зөв байшинтай ирсэн байх юм. Тэр гэртээ байгаа мөртлөө яагаад уцаач авахгүй байгаа юм бол? Би дотор хүн байгаа эсхийг мэдхийн тулд цонхоор нь шагаалаа. Байшин дотор харанхуй байсан тул цонхны цанаас нэг их юм харагдсангүй. Маш хуучны загвартай хоолны ширээ сандлууд харагдав. Дагуулад хартал цаана нь арын хаалган дээр нэг хүн гадагшаа хараад зогсож байх нь үзэгдлээ. Тэр Боб байж таарна гэж бодоод би зонхыг нь тогшив. Харин тэр хөлсөнчгүй. Хашааны ард хэсэг рүү явах зам ямар нэг хашаагүй, бүхэлдээ цэлийсэн зай байхаж. Тиймээс би байшин тойрон ард тал руу налхлаа. Тэр яагаад намайг сонсоогүй би гайхаад олсонгүй. Арын хаалган дээр явж очиод би хертхийн зочив. Тэнд зогсож байсан өнөөх төрс харин чихмэл хүн байлаа. Би буцажгүйгээд машиндаа ухсхийн суусан. Машина асаагаад хөдлөхөөс өмнө байшин руу эргээд нэг хартал миний өнөө шагааж байсан цонхны хөшиг нь хаагдсан байв. Хоёр тишээ баг зэрэг ярагдсанаас нь үзвэл завсраар нь хэн нэгэн харж байгаа нийлт. Би хаазаа гიშгэн давсаар гэртээ сантимент буцаж ирлээ. Машины сэлбгүүд Toyota Camry байгаагүй нь чихмэл хүн гээд тэнд миний харсан зүйлс үнэхээр с ижиг бүхий эвгүй санагдсан. Ямар тач уцаар ярьсан тэр хүнд надад юм зарах санаа байгаагүй бололтой. Би тэр хүний байшингийн арын хаалган дээр гадагшаа харж зогсох чихмэл хүн болох төгсөн юм биш биз гэж бодхоос одоо ч чих үз хүрдэг. Нэг жил орчмын өмнө би iPhone 5 худалдан авахар хайж байлаа. Craigslist дээрээс өөрийнхөө утсыг $200 зарна гэсэн нэг залууг оллоо. Холбогдоод яртал тэрээр утсаа ямар ч өөсөвгүй бүрэн бүтэнгээд iPhone 5C болгож сайжруулах гэж байгаа тухайгаа хэлв. Би утасны хэвийн үйл ажиллагааг яаж шалгадаг талаар төдий сайн мэддэггүй учраас тэр тал дээр надаас дөнгөр мэлхтээ дүүгээ дагуулад гарлаа. Бид голдоо уулзахаар болсон ба оройн 10 цаг болж байхад Dunkin Donuts-ийн гадаах машины зогсоол дээр очиж зогсов. Хар өнгийн Honda Civic дотроос сүрдмээр том биетэй хоёр залуу бууж бидэн рүү хурж ирлээ. Нэг нь халааснасаа утас гаргаж ирээд надад үзүүлв. Ямар нэг сэв зураас гихцүүл харагдсангүй. Манай дүү миний симийг гаргаж ирээд өнөөх шинэ утсанд хийв. Тэгээд хідэн тест хийж үзсний эцэст асуудалгүй зүгээр байна гэж надад хэллээ. Нөгөө залуу тэгтэл анх 200 гэж байсан мөртлөө одоо $250 гэх юм тэр. Би $200 авчирсан гэж хариу барьсан бөгөөд үүнийг сонсоод тэр залуу дурамчхан байгаа нийлт. Надад $250 байсан л та. Гэхдээ би анх ярьсан үнээсээ илүү хийх төлөхийг хүсээгүй юм. Ер нь тэр намайг утасных нь үнийг доош нь буулгах гэж үзэхүй гэсэндээ тэгсэн юм шиг санагдав. Би тэр залууд $200 өгсөн бөгөөд тэрээр найзтайгаа цуг машин руугаа буцаж явсан. Дүү бид хоёрч бас машиндаа суусны дараа би өнөөх утсаар найз охин руугаа залгаж үзв. Дараа нь шинэ утасныхаа бусад зүйлсийг шалгасаар 5 минут хэртээ суусан. Нөгөө залуус явуулгүй машин дотор суугаад байгаа талаар дүү мэ надад хэлсэн ч би үүнд анхаарал хандуулалгүй машинаа асаагаад тэндээс хөдлөлөө. Намайг машинаа асаангууд нөгөө залуус ч бас машинаа асаалаа гэж манай дүү нэмж хэлв. Би бас л нэг их юм бодсонгүй. Хэсэг явж байгаад бид гэрлэн дөхөн дээр саадсан бөгөөд энэ үед миний машины ард өнөөх хар өнгийн Honda Civic гэрээ зогсчихсан байх нь голын толинд харагдах нь тэр. Тэд эсрэг зүгээс ирсэн нь тодорхой мэт санагдаж байсан учраас одоо харин надад сонин санагдаж эхлэв. Би цааш гэрлүүгээ жолооцоор байсан ба хачирхалтайнд бид хаашаа ч иргсэн тэд чанга хард дагаж иргэсээр байлаа. Дүү надад машинаа зогсоох уу гэж хэлсэн хэдий ч би айсандаа тэгсэнгүй. Тэдгээр залуус асуудал үүсгэх гээд байгаа нь ойлгомжтой байв. Сүүлдээ тэднээс салахын тулд би бүр аюултай жолоолго хийж эхэлсэн. Тэдэнд ямар нэг зүйл хэрэгтэй бол утсаар залгах юм уу, ядчил сигналдаж болох байсан шүү дээ. Тиймээс тэд яалтч үгүй асуудал тарих санаатай байсан нь тодорхой. Би эрсдэлтэй алхам хийхээр шийдэж уулзвар дээр дөхөж ирээд улаан гэрэл ассан ч тэр чигтээ хурдалж бусад машинууд хөдөлж эхлэхээс өмнө урдуур нь өнгөрч амжив. Дүү маань сандарсандаа хажуу талаас над руу орилж солиотой тэнэг гих мэтээр дуудаж байсан. Гэхдээ ямар тач дээрх үйлдэл үр дүнгээ өгч өнөөх хоёр залуу ард үлдэж хоцорсон. Ингээд эцтэй гэртээ ирэх үед төрөөчийн хорцтмол өрнөлтөө үйл явдлаас болж миний зүрх дэлсэн хിവэр байлаа. Хэвийн ажиллагаатай утсыг тийм хямд үнээр авсандаа бас ч баяртай байв. Тэр өрөөнөө би орондоо орохоос өмнө нөгөө уцаараа оролдон юм хум суулгаж нэмэлт тохиргоо энэ төр хийж хэсэг суулаа. Аав ээж болоод дүү маань энэ үед аль хэдийн унтцгаасан байсан. Гэтэл гэрийн гадаа машины хоёр шахалга зэрэг шахав харагдахын дуулсан бөгөөд цонхоор харамгц миний зүрх зогсчих шиг санагдсан юм. Годомчонд өнөөх хар өнгийн Honda Civic зогсож байлаа. Нөгөө хоёр манай хаалганы гадаа барыг ирчихсэн бололтой. Би тэр даруйдаа аавыгаас ирэж түүнд юу болоод байгааг аль болох түргхэн тайлбарлав. Аав орноосоо босч бейсболын зохиор барьж аваад урд хаалганы наан очиж доош явган суулаа. Хаалгыг чангаар нүүдэх чимээ чихтэлсэв. Аав тэднийг эндээс яв гэж хашгирлаа.
Хаалганы цаанаас тэдний нэг нь гарбуутаа яваа шүү гэд хаалгаар нээж өгөхгүй бол цоож руу буудаж онгойлгоно гэж сүрдүүлэв. Аав надад Жой руу залгаж дууд гэж хэллээ. Аавын найз Жой цагдаа бөгөөд гэр нь манайхаас холгүй хэн байдаг юм. Тэрээр утасны цаанаас босон явдлыг сонсоод одоо шууд гарлаа нуугдаад байж байгаарай гэж хэлв. Үүний дараа ой тойноос минь одоо ч гарахгүй айлгадаг нэг зүйл болсон юм. Дуу намсгагчтай бууны буудах чимээ гарсны дараа харвал аавын маань толгооноос хэдхэн сантиметрийн зайд хаалган дээр бууны нүх үүссэн байв. Аав хаалганаас холдож бид нуугдан чимээ анилж сууцгаалаа. Одолгүй гадаа аавын найз Жойн дуу хатсан бөгөөд тэрээр нөгөөх залуус руу зэвсгээ хай гэж хашгирхан сонстов. Тэд гарбууга буулгасны дараа аав тусгаар гадаж гарсан ба Жой тэр хоёрыг баривчилсан юм. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн аимшигтай өдөр байсан. Гэхдээ бас хамгийн гоё мэдрэмжийг авсан өдөр байсан.